Би багада их зожиг хөөхтэйсэн болохоор ер нь хичээлдээ явахаас өөр шалтгаанаар нэг гэрээсээ гардаггүй байсан. Тэгээ бодвол ээжийн санаа нь амар зовдөг байсан юм шиг байна. Ингээл хажуу айлын хүүхдүүдтэй ингээл намайг тоглуулчих гал. Тэгээд ээжийн ачаар би гудамжныхаа хүүхдүүдтэй нэлээд тоглож өссөн. Гэтэ нэг сайн найзууд болж чадаагүй л дээ зүгээр л. Тий одоо бодох нэ. Жаахан өрөвдөлтэй тэг. Гэхдээ альва юмд сул тал гэж байх шээ. Нэг жил манай гудамжны төгсгөлд байдаг нэг айлд хотоос нөгөө хүүхдүүд ирээд за надаас нэг за үсрээл 2 3 ах байсан да тий. Нэг охин, нэг ах. Би ч тэгэл өнөө айл руу н очивол жаахан яриа өдөөл ингээ ярьж марайл гэсэн. За нэг 4 5 цагийн үед юм уу да. Тэр хоёр гинтхэн бид хоёр чамайг нэг гоё юм хийдэг газар дагуулж орох уу гэхэрнэ. За ингээл мань ингээл том болт юм байж үгсэн том юм болох. Үгсэн Яа одоо бодохоор амар тэнэг байгаа байхгүй юу? Томчод нь штэ. Найзуудаараа ийшээ тийш явдаг та. Би тэрийг л ингээд яг тийгээд найзуудаараа ийшээ тийш явчихвал юм бол за том хүн болчихжээ. Том хүн болох нэ гэж тэгээд ойлгосон байсан юм шиг байгаа. Тэгээд тухайн үеийн бодол маань яг ингээд одоо бодохоор энэ ямар өглөгээ ээж ямар тэнэг юм боддог нь авшил ирээд чи би өөрөө. Би явсаар амар тэнэг. Юу энэ дэр чинь ингээд асуухчгүй тэнэг. О тэгээд зог явъя. Тагаа явчтыг. Тэдийг дагаж алхах болгоно гэрээсээ улам холдоод байгаа юм чинь. Би ер нь бол бараг төөрцөн байсан дөө тэнд. Тэгэл явжсэн чинь аваа нэг тий хүн байдаг газар шиг нэг байранд ороод ирлээ. Тэр байр нэг заа нэг намын байрнууд байдаг та. Тиймэрхүү барилга байсан зэ. Би хаалгаар нь орлоо. Тэгсэн чинь бас миний үеийн хэдэн хүүхдүүд байш шүү. Тэгэхээр ёо эн чинь баг цэцэрлэг юм биш үү. Наа чин цэцэрлэг биш заа. Та нарыг зарах чам гэсэн. Тий арайч тэр нь ч юу дээ. Гэхдээ тэр үед би ингээд өөр хажууд байсан бол тийм л үг хэлэх байсан л да. Доторх нь нэг модон шалтай, том цонхтой, амар гоё тийм дулаахан мэдрэмж өгсөн газар байсан. Нэг хоёр ч намайг дагуулад модон шалан дээр нэг олбог дэвсээд ингээд суулгалаа. Бүгдээрээ ингээд сууц бүх хүүхдүүд. Бас л над шиг бараг дайгдаад ирсэн байж магадгүй. За тэгэл байжлаа. Тэгсэн чинь хотоос ирсэн байрын ах ихч хоёр заяа. Тэр хоёр нэг юм хэлээлээс. За өнөөдрийн энэхүү цуглаанд байна хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би та бүхнийг хараад үнэхээр их баярлж байна. Тэр зэн үнэхээр их баярлж байгаа. Та бүхний энэ сэтгэлийн хариуд тэр ханамгүй их шагнах болно. Хэрнэ. Шагнаха. Юу хашгна юм бэлээ. Ёо би амар тэнэг байгаа юу. Тэр ахын яг юу ярьсныг би сандгүй. Бодвол ямар нэг ном л уншиж ирсэн багтیں۔ Тэгж байгаа л тэр бодвол ном дууссан юм бэл. Одоо та нэр нүдэнаа. What the fuck? Видеонуудыг ануулж яах гэж байгаа юм бол бодож байгаа байхгүй бас. Одоо л ухаан орж байгаа байхгүй. Айл хэдийн баг богтлуулсан байгаа үедээ ухаан орж байгаа байхгүй. Нүдэ ануулж байгаа нь ингээд нууц муур тоглож байгаа юм болоо энэ төр гэдэг. Баахан хүүхэд нэг байранд оруулж дагуулж суулгачаад баахан илүү янз мэддэггүй юм уусныхаа дараа нүдийг аниулаад юу болох гээд байгааг мэддэггүй. Тэнгүүд нөгөө ах чинь гараа тос гэж байна. Тэгэхээр за гараа тосчлоо. Арайч гаран дээр ингээ халуус асахчихгүй ялуу тэгэл найдаал тий. Амин итгэмтийн ингээ найдаал сууж байгаа байхгүй. Өнөөдөр та бүхний энэхүү өргөөнд хүрэлцэн ирсний чинь хариунд манай бурхан та бүхэнд бэлэг өгнө гэхээр Үнэгүй бэлгүү? Үнэгүй бэлгүү? Үнэгүй юм уу? Би үнэгүй юм ногсгүй. Би одоо ч үнэгүй юм ногсгүй. Тэгэхээр үнэгүй юм ногсгүй хүмүүс ер нь аюултай шүү дээ. Өмнө нэг мэхлэлтэнд орох магадлал өндөр байдаг. Би ер нь бол яг тэр үед орсон байсан. Тэгээ би бодож байгаа байхгүй юу? Нөгөө бурхан найг бол бууж ирээд бидний алган дээр ямар нэг юм тавих юм байна да. Бэлэг өгч байгаа юм да. Одоо нөгөө сургуулийн шинжилгээ байна шүү дээ. Бид ингэ нүдэн анж байгаарай гэж жаад тайсны араас өглөө өгөн гарч ирдэг дээ. Яг тэрэн шиг л эдний бурхан яг л тэгчих шиг энэ да тий. Одоо бид нарт юу хэмлээ гэд бодож байгаа байхгүй юу? Би баг хамгийн түрүүнд хулгайлахт байсан байх уу? Хэрвээ жинхнээсээ хүн хулгайлах гэмт хэрэг явагдчихсэн бол ёо тэгсэн чинь миний алган дээр гинтхэн нэг юм унаад иртий. Тэгэхээр бурхан нь үнэхээр л торхон юм да. Алхаан ч хүртэл сонсогдохгүй шүү дээ. Тэгээд нүдэн нээсэн чинь гар дээр 3 чихэр. Чихэр байш шүү. Чихэр байш шүү. Дад шагнал авц юм чи гэртээ хайрлаа гэд. Би тэр чихрийг аваа шууд гэртээ хайрцсан. Нөгөө хоёр хүүхэд чинь нав байж л даа л гэдээс нэгтээ харахгүй болгож ирсэн юм чинь. Яа, ээж намайг алах байхаа тий. 7 цаг хэд гэртээ харахгүй ээж намайг яг ална. Би одоо ээж даалгаас айж ин гэж явцсан байгаа. Хамгийн амар нь. Надтай зүүтийн суужсэн хүүхдүүд байна. Үлдсэн заяа тэндээ. Үлдсэн.
Тэгээд ээжээр очиод олцтой ирсэн те. Олцтой ирсэн хүн чинь ингээ сайхан баавартай гэрте орно шүү дээ. Гэрийн эзэн шиг. Ээж мэ таны дуртай хатууч хэрэг аваад ирлээ. Гэт ээж харуултал. Ожи натаа ханаас авсан ингээ асуухаар нэг бурхан нөхсөн. Юу бурхан гэхээр нөгөө хоёр хүүхдтэй наа бид гурав газар очсон. Ах ихч хоёр юм яриад би ч тэрийг ойлгоогүй л дээ. Гэтэ нүдэн анаал нээсэн чи миний гар дээр чихэр гаад ирсэн. Бодвол бурхан нь л үгүй. Яг үндэ тэр хоёр зүгээр гарын дээр чихэр тавиад яваад байсан нь ойлгомжтой шүү дээ. Тэгж хилэнгүүд л манай ээжийн хар таарсан зүуд нь боддоор билээд байгаа байхгүй. Хүй хин чам надах шүүсэн. Тэнд хар машин төмөсөөс нүэ? Тэр хоёр хүүхдүүд хаана вэ? Би аав ээжтэй уулзсан заяа. Ах их чинь жилүү надад хамаагүйсэн. Би шууд сагдаад үг наад хоёрыг чинь тэр баг хүүхдийн колон төрлөө явуулсан чи яа аав ээж чинь шууд шорон гингүүт нь. Яах вэ? Яах. Шорон диж яах вэ? Тэ шорон диж яах вэ? Гэргүй. Тэрнээс хойш тэр хоёр хүүхдээ дахиж тоглоогүй. Тий. Тэгээ миний амьдрал ингээд хаяа амар уйдгартай санагдсан. Гэтэ яг иймэрхүү ингээд явдлуудаа санаад ахаар би чинь яаж амьд байгаа юм бэ гэж бодсон. Тэр явдлаас хойш нэг жаахан тэ ингээд жаахан ухаан орсныхоо дараа эргүүлээ бодож байгаа байхгүй. Хүмүүс ингээд арга болчт юм бэ штэ. Тэ. Үнэн тэрийг батан. Би бүр одоо баг цохоо авчаасаа харахгүй л ах л да. 100 гэтээ 100-6-аас өөр юм хийхгүй байгаа юм чинь уйдсан байлгүй бодвол Гэтэл бас ингээд одоо би ингээд баахан интернет дээр нөгөө true crime баахан подкастд байна да. Гэмт хэрэгүүдийн тухай подкаст сонсохоор би чи нэг сэдв болгоод явчих байсан юм л бас. Амар. За хөдөө юм чи бүр амар. Тэр зэлүүд газар юу болж байгаа хэн мэдтiin тийм үст. Тэгээ бити над чиг байгаарэ. Хүмүүсээ над чиг бити байгаа заяа. Хамгийн амар заяа. Одоо ч гэсэн надад тэр цуглааны зураг нь байдэн шүү дээ. Ханаас гад ирсэн мэдгүй. 2000 оны Дэдэн сарын Дэдэн их эзний цуглаан энтергээд бичсэн ёо. Би бараг холгаалагдсан баг. Гэтэ азар тэр нь шинэ хүн элсүүлэгчээсэн цуглаан нь ууш таарсан. Өөр цуглаан байсан бол тэгэл өнгөрөө шүү дээ. Тийм үст. Амар гости. Өөр зорилттой юм таарсан бол яах юм? Тэгэл хүүхдийн 8 шүү дээ. Тэгээд энүүгээр би юу хэлэх гээд байна гэхээр танихгүй хүн дагаж бити яваарэ. За юу. Хитргийн ингээ сайхан ааштай хүн байгаад бол бас ливгүй шүү. Одоо уг нь бустай илдэг харьцах хэрэгтэй гэдэг нь зөв. Гэхдээ тэр чинь бас хэмжээ хязгаар байна. Хитрхийд найзрахад, хитрхийд танирхаад байвал юу заа. Үнэхээр ингээд явах шаардлагатай байвал чулуу авч. Тоосоо авч. Мэдгүй зөв. Өөр юу авч үгүй мэдгүй. Ядарчлаасан болгоомж илүүдэхгүй. Би тэр яг зураг харуулъя гэсэнсэн эвгүй байна. Тий, амар эвгүй байна. Дараа нэг дур хөрвөл тэр зураг харуулъя заа. Надад нүрээ харж уулзахыг хүсвэл миний Silme Live channel-ыг дагаарай. Тэгээд энэ бичлэг үзсэнд баярлалаа. Баяртай. Яг үнэ.